За амгалан сайн байцгаана уу гэвс ганц нэг хүн орж ирэх хүлээгээс авчи да. Хэн татна. Тонамгийн сайн дээр үү? Аяндаа сайн. За. Сүнсний ген гэдэг тухайар лайв хийх гэж хүн байна. Тэгээд энэ зөвхөн хүмүүс нөө сүнсний сэргэлтэн төрж ярьж байгаа. Тэгээд ямар сүнсийг бид сэргийх гэдэг юм бэ? Ер нь тэр бидний сүнс ямар онцлогтой юм бэ? Гэт тэр талаар нь илүү тайлбарлая да. Тэгээд бас дээр нь харьцангуй хүмүүс мэддэг болчиход байгаа сүнс бүлүүд бол маш өрмөг сүнсүүд төрж байгаа гэд индиго сүнс, туяан сүнс, болор сүнс, солонгон сүнс болор сүнс ингээд ярьж байгаа шүү дээ. Гэтэл энэ сүнсүүд маань ямар учиртай болоод тийм сүнсүүд хаанаас гараад ирсэн юм бэ? Маш пэйж дээр хувийн хаяг дээр явж байгаа юм. Тий, хувийн явж байгаа. Тийм. Хаанаас ямар учиртай ийм сүнсүүд гарч ирж байгаа юм бэ? Тэр сүнсүүд ямар онцлог, ямар чадвартай юм бэ? Яаж тийм сүнстэй байгаагаа хүн тодорхой одоо мэдж болох вэ? Тэр талаараа манай байгууллага бол нэлээд одоо 2 жил орчим ажиллаж байгаа. Сүнсний маш их нэг тань мэдхийн мэдүүл зохион сургалт юунууд сударч гаргасан байдаг. Тэрнийхээ дагуу хөгтийн онцлогоонуудыг бас хийж явуулж байгаа. Хүний сүнсний тодорхойлол онцлогоо хийгээд ямар сүнстэй учраас чи чамд юу зохих вэ гэдэг. Тэгэхгүй бол хүмүүс одоо ингэж хуучин бол яах вэ тэр эгэл буюу гаргисын сүнстэй хөгтүүд гээд маш олноороо төрж явах үед бол харьцангуй сүнсний хэмжээст нэлээд одоо бага түвшний тэгээд тэдэнд бол тийм онцлог гоц содон чадвар харьцангуй бага байсан гэдэг утгаараа нийтлэг тийм сургалтын ч гэдэг юм уу нийтлэг тийм сэрхвийн хөтөлбөрүүд бол зохимжтой байсан байх одоо арай илүү зохимжтой байсан гэж дүгнэж байгаа. Гэтэл яг одоо үндэ бол тийм ш. Одоо бол маш өөр сүнснүүд ирчихсэн. Тэгээд энэ өрмөг хүчрэх сүнсүүд өөр аргаар өөр замаар өөрийнхөө туулаар хүчрхэж гарч ирнэ. Тэгээ энэ тухай л ярих гэдэг. За энэ тухай ярьж байгаа. Тэгээд нэг сар гарангийн өмнө сүнсний ген гэсэн 2 сарын өмнө ч гэдэг сүнсний ген гэдэг лайв хийнэ гэсэн тийм мэдээлэл өгнө гэж ярьжсэн. Тэрнийхээ дагуу одоо юу хийж байна. Тийм. За тэгээд та бүхний дунд ямар сүнсүүд өнөөдөр ирж байгаа юм бэ гэд тавчхан ярих гэдэг. За солонгон сүнс гэж ямар сүнсийг хэлдэг юм бэ гэд энэ тухай маш тавчхан ярьчих. Ерөнхийдөө бол хүмүүс бас нэг харьцангуй ойлголттой болцсон байгаа бахаал гэж найдаж байна. Ганцхан сүнстэй биш шүү. 7 сүнстэй гэд энийг эрхэш ойлгож байгаа авах гэж бодож байна. Маш их тийм ур чадвартай гэдэг юм уу хүний дээд заяан төрсөн гэдэг. Тийм амьтны дээд заяан төрсөн. Оюун ухааны дээд хэмжээстэй төрсөн амьтнаас илүү гэж үзээд байгаа. Тэгвэл амьтнаас илүү тэр хүний амьтнаас илүү чадварлаг байлгахын тулд бидэрт илүү олон сүнс заяасан. Нөгөө 5 махбодын сүнс дээрээс нь 10 сарны сүнс гэдэг. За тэгэнгүүт одоо энэ эргэж төрөөд байгаа. За солонгон сүнстэй хүмүүс ямар онцлогтой вэ гэдэг. Ерөнхийдөө шинж нарийн хүмүүс гаргаад хэлчихэж байгаа. Илүү бусдаас одоо авиастай ч гэдэг юм илүү юмд одоо тийм бэлмийн өндөр чадвартай ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бол онцлж болж байгаа. Илүү зөв бэлэгтэй, илүү өнгөрсөн амьдралаар санан дурсдаг ч гэдэг юм уу тийм ямиг их тийм гүн одоо ухаан талаас нь философи талаас нь ямиг хардаг. Эндэрэг олон чадваруудыг өртөртэй дөрөв бид нар ярьж байгаа. Гэхдээ яг солонгон сүнстэй хүн гэж яагаад тэр солонгон сүнс хаанаас гараад ирвэ? Энэ тухайд товчхон ярих гэдэг. Тэгэхээр солонгон сүнстэй хүмүүс бидний чинь бас нэг ингээд нэг эргэн төрөлж маш хүн төрлөختөн биднээс өмнө оршин байсан хүн төрлөختөнгүүд маш их өндөр соёл иргэншлийг байгуулж исэн өндөрлөгтөн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг Грекийн соёл иргэншил, Египтийн соёл иргэншил, Ромын соёл иргэншил за ингээ яри хүн төрлөختний хувьд тийм үү? Гэтэл тэр дөрөв бидэрт одоо 13 дугаар зууны үеийн өвөг дээдсийн одоо соёл иргэншил энэ чинь бас соёл иргэншил, хүчрэх соёл иргэншил байсан. Тэгэхээр энэ үед төрж исэн сүнснүүд өөр байхгүй юу? Өөр гэдэг нь нэг авиас нь өөр, зөв бэлгэн өөр, урдын чадварууд нь өөр, сэтгэлгээ сэтгэн бодох чадвар нь өөр, туулсан, таньсан, эрдэм мэдлэг туршлага нь шал өөр сүнсүүд. Тэгэхээр одоо өнөөдөр
дахиад дэлхийн хүндрэлтнийг шинжлэх гээд байна. Дэлхийн хүндрэлтнийг оюуны иргэн рүү дэвшүүлж гаргаж ирэх гээд байна. Тэгэхээр тэрийг тэгж гаргуулахын тулд хүчрэх сүнстэнгүүд эргэж төрдөг. Тэд нар хүчрэх сүнстэй хүмүүс эргэж төрж өөжж манлайлдаг гэдэг юм хөтөж одоо удирдах чиглүүлж авч явдаг. Хүмүүсийн ингээд тогтмол болчихсон майндуудыг тийм бодлуудыг одоо нэг хандлагуудыг оюун санаануудыг өөрчлөхгүй бол нэг хэвэн сутгсан юм шиг хүн нэг хайрцагтаа удаан байхлаар нэг амьдрал ахуйдаа удаан байхлаар хайрцаглагддаг. Имийг зөвхөн тэр одоо тууллаараа хэмжээд хэлдэг. Сэтгэн бодож чадхаа болчдөг. Тэгэхээр тэр одоо хандлагыг өөрчлөх гээд өсрөнгөө тэр нэг сүнсний одоо хөгжлийн өсрөнгөө тэр 101 мянганыг байгуулах гээд өөр сүнсүүд ирүүлж байгаагийн нэгэн солонгон сүнстэй хөх. За солонгон сүнстэй хөхтүүд бол лемурийн үед амьдарч байсан. Бидний соёл иргэншлээс өмнө лемурчууд амьдарч байсан агайг соёл иргэншлийнхэн байгаа. Манайхан мэдж байгаа хүмүүс мэддэг штеп. Лемурчууд гээд маш хүчтэй оюуны хүчээр ингээд уул хадыг тэгж өргөдөг ингээд урсгадаг одоо ус бороогоо оруулдаг. Маш том төхөөрөмж техник ашиглахгүйгээр одоо том өндөр хайрхаа цас мөсийг нураадаг гэдэг зөндөө олон хүчрэг тэм шинжнүүдийн талаар ярьчихсан байдаг. Дээрэс нь лемурууд маш өндөр урт том битэй байсан гэдэг одоо цогцууд нь одоо антрополог судлаач нар тийм үү одоо археологийн олдор төвөг судлаач нар гаргаж ирчээд 10 хэдэн метр өндөр байжээ. Тэдний тархины хэмжээ тийм байжээ гэж яриад. Тэгвэл тэр лемурийн сүнстэнгүүд эргэж төрөөд байгаа. Лемурийн цаг үед амьдарч байсан сүнстэнгүүд хүн байна уу, амьтан байна уу дөрөөр амьдарч байсан тийм оюун ухааны өндөр хөгжил дэвшил төрчихсөн сүнсүүд эргэж төрж бэжэж бидний ертөнцийг үзэх үзэл. Бидний энэ сүнсний одоо авиас бэлгийг шахвхан дайчилж амьдрах тэр урд авиас бэлгийг л таниулах гэдэг. ертөнц өөрөө хорвоо энэ одоо мөх юу гэж хэлдэг юм л да. Тэнгэр уршихын одоо амьдрал шал өөрөө хүмүүсээ та нар ганцхан энэ дэлхий дээр ингээд 3 дугаар хэмжээст гэнэ юу гэдэг тэр хэмжээстэй ингээд идж уухын төлөө амьдрдаг тэр зүйл биш ээ. Бид нар урдны дэлхий дээр амьдарч байсан. Бид дэлхийн эзэдүүд байсан. Бид агуу их эрдэм мэдлэгийг түгээсэн. Агуу хүн төрлөختний өвгдөөс болж орсон. Тэр үедээ бид нар их дэлхийн орчлон ертөнцийг тэгж таньсан. Тэр бүхнээ та нарт өнөөдөр заахын тулд, таниулахын тулд, сүнсний чинь хөгжил дэвшил хөтчөнд байхын тулд, манлайлагчнд байхын тулд, оюун санааны чих багш нар байхын тулд эргэн төрж янагаас солонгон сүнстэй хүмүүс төрж байгаа байхгүй жишээлбэл. За бидний дунд квант сүнстэнгүүд бас төрж байгаа. Яагаад гэвэл квант эмчилгээ тэгж дэлгэрээд байна. Нөгөө квант сүнстэнгүүдийн ур чадварыг буцаагаас сэргээх шаардлагатай байгаа. Тэрээс бид ингээд нийтээрээ ижилхэн хоол идэж, ижилхэн сэтгчээд за бүгдээрээ ингээд одоо сүнсний 5 дугаар хэмжээст орно шүү гэхлээр сүнсний 5 дугаар хэмжээстийг хүмүүсийн ямар байдгийг, юу сэтгэдгийг, юу хийж бүтээдгийг, өр зүрхний боловсрол нь ямар байдгийг тийм авиас бэлгийн ур зүүн бэлгийн ямар байдгийг тэр бид нар мэдэхгүй шүү дээ. А гэтэл тэд нар мэддэг хүмүүс нь тэр байтугай өндөр хэмжээстэд амьдарч байсан хүмүүс нь одоо сүнсүүд нь эргэж бидний махан бид төрж байгаа. Энийг л бүр сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр квант сүнсний гэж хүүхдүүд бас их маш төрж байгаа. Нилээн төрж байгаа. За тэгээд тэд нар бол ямар сүнстэн бэ гэхээр юу? Ромын үед амьдарч байсан сүнстэнгүүд байна. Та нар Ромын бүтээлүүдийг мэдэн тийм үү? Ямар агуу уран барилга, уран хийц дизайн загвар вэ? Тэр уран барилгуудыг, байгууламжуудыг, тэр нүсэр гоёмсог, тэр сайхан бүтээлүүдийг хийсэн тэр мэлми, тэр тархины сэтгэлгээ, тархины чадамж, тэр гарын урдүй, оюуны хүч ямар агуу вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр тэд нар өнөөдөр эргэж төрж байгаа. Тэдний квант сүнстэнгүүд гэж нэрлэдэг. Сүнсний ген дээр квантын гэм чадрууд байна. За дараагийнх нь хөгтөвийн сүнстэнгүүд гэж бас төрж байгаа. Тэгээ хөгтөвийн сүнстэнгүүд гэж ямар хөгтүүдийг хэлээд байгаа. Яах га тэд эргэж төрж байгаа. Тэгэхээр тэдний хамгийн гол ур чадвар бусдыг хайрлах, энэрх, шүтэх, сүсэглэн дээдлэх тэр ариун чанарыг бидэд тээсэн. Тийм өндөр зүрх сэтгэлийн боловсролтой хайрын одоо багш нар гэдэг юм хайрын одоо ухаантангууд бидний дунд ирж төрж байгаа. Тэд ямар хүмүүсийн сүнс байдаг вэ гэхээр атлантчуудын одоо удмын сүнсүүд байдаг. Тэгэхээр тухайн хүний 7 сүнсний аль нэгэнд нь тийм үү солонгон сүнс байх нь байна. Аль нэгэнд нь лемурийн сүнс байх нь байна. Аль нэгэнд нь ромын сүнс байх нь. Аль нэгэнд нь атлантчуудын удмын сүнс буюу өөрөөр хэлбэл хөгтөвийн сүнс байх нэ. Тийм учраас одоо тэдрэл иржээж хайр гэдэг зүйл чинь энд байдаг юм аа. Цэвэр ариун хайр. Та нар хайрын бүтээлүүд.
Та нар өдөр хайрыг гутаачихсан. Хайр гэж юу байдгийг мэдхээ болчихсон. Тэгвэл цэвэр ариун тунгалаг сэтгэлийн тэр хайр гэдэг зүйл чинь сүнсний хайр, бурхны хайр гэдэг зүйл чинь ийм байдгийм а гэдгийг таних гэж ирж байна. За тэд нар атлантчуудын сүнс байх нь биш үү? Гэх мэтлэн ингээд заавал сүүлийн үед одоо бас болор сүнслэнгүүд их төрж байгаа кристалл сүнслэнгүүд гэж ярьж байгаа. Тэгвэл тэр кристалл сүнслэнгүүд бас өөр ингэсэн онцлог. Тэр онцлог агуу содон авиас бэлэг чанараа биднэрт хүн төрлөختөнд өвлүүлэх гээд үзүүлж харуулах гад тэгээд өөрийнхөө одоо дагуул хамтраа төрсэн бусад солонгон сүнсүүдтэйгээ таних гаргаж ирээд тэгээд энэ хүн төрлөختнийг өөр одоо гэгэрэл рүү өөр одоо сэтгэл зүрх рүү хөтлөх гээд байгаа. Тэгэхээр болор сүнстэй хүмүүс маш тийм торгон мэдрэмжтэй одоо өр зүрхний их одоо боловсралтай гэх юм өршөөж өөрчилж энэрч нэгмэлсэхийн одоо маш өндөр авиастангууд буюу эрдэмтэнгүүд байдаг. Тэд ямар хүмүүсийн сүнс эргэж төрдөг вэ? Маяачуудын үед амьдарч байсан амьтдын буюу хүний сүнс эргэж төрж байгаа. Маяачуудын үед шүү. Тэрчээж тэндээс бид нар өрөвч нэмжин бол сэтгэл зүрх гэж юу гэлдэг юм? Өрөвдөж хайрлна гэж юу гэлдэг юм? Энэрч нэгүснэ гэж юу гэлдэг юм? Зүгээр нэг гуйлгуугаа сууж байгаа нь тэдэн цаас шидэлчээд энийгээ энэрч нэгүүлсэж яах гэж үзэх юм уу? Гэт ингээд маш тийм одоо бүх юмныг одоо уг чанарт нь гэдэг юм мөн чанарт нь тулгаж ингэж өөртөө хэрэгжүүлж авсан өөртөө тэр одоо зүйлийнхаа бүтээл нь болж авсан хүн төрлөخت нь болж авсан тэр агуу сайхан чанаруудаа хүн төрлөختөнд өөрийнхөө одоо оршин байсан ахуй нийгэм соёл цаг хугацаанд өвлүүлээд үлдээж гисэн тэрний хүчинд хүн төрлөختний одоо оюуны ур чадвар, сэтгэлийн ур чадвар, зүрхний ур чадвар тийм үү? Дээрэс нь гарын ур чадвар, сэтгэлгээний ур чадварууд хүн төрлөختөнд өнөөдөр болтол тэгдэж ирээд харин энэ өнөөдөр бадраад бүдрээд ихлээр буцаагаа сэргээхэд буцаагаад өвлүүлэх гээд тэгээд энэ агуу их сүнслэнгүүд ирж төрчөөд харин тэрний яаж унтуулахгүй шиг байх вэ? Яаж тэр өвөрмөгцөөр сэтгэдэг чадварыг нь өөрсдөө шиг одоо стандарт сэтгэлгээ маягийн зүйл рүү яаж оруулж чойжлохгүй байх вэ? Яаж тэр хайрын одоо сэтгэлийг түгээж байгаа тэр сайхан үйл хэргийг нь ариун сайхан үйл хэргийг нь бид яаж шүүмжилж гадуурхаж хавчихгүй байх вэ? Тэр их уран одоо дизайн сэтгэлгээ, чанар сэтгэлгээ, гүн сэтгэлгээг нь бид яаж тэрийг гажиг буруу гэж хэлж тэр хүмүүсийг тэнд нь хааж боож болчихгүй байх вэ гэхээр сүнсний дэмж сүнсний дэмж сүнсний мөчтөд энэ юмар яа ийм зүйл ариун ихэн дэртагаа тэр энэ бид нар олж харж хэлж тэр хүмүүсийг хөглөж тэр замд нь гаргаж дээрэс нь одоо юу гэдгийг андуудтай нөхрөлүүлж гэдэг юм уу те нийгмийн зүгээс тэдний хүлээн зөвшөөр тэдний үгийг сонсож харин ч тэднийг усалж тордож ургуулж өөрөө тэднээсээ үлгэр жишээ авч ингэж маасаараа сүргээрэн одоо сүнсний хэмжээстэй ахиулж шинэ соёл иргэншлэр тэр бомбын эрэндээ гэдэг юм уу алтан эрэндээ гэдэг юм уу оюун мэдлэгийн эрэндээ бид нар гарах хэрэгтэй тэр цаг ирчээд байгаа байхгүй тэрэн шиг одоо ингээд зөндөө байна индиго сүнстэн Египтийн үед амьдарч байсан гоцын сүнстэн Грекийн соёл иргэншлийн үед амьдарч байсан гэдэг Монгол сүнстэн Шумерийн цаг тоолын үеийн сүнсүүд гэдэг гэх мэтлэн энэ олон сүнсүүд иргэн төрж байгаамаа. Тэгээ энэ олон сүнсүүдийг иргэн төрчөөд байгаа сүнсүүдийг яг ингээд нөгөө нэг жирийн одоо сүнс шиг дөнгөж амьдныхаа төрлөөс гараад удаагүй дэлхийд 1 2 3 4 төрж байгаа энэ сүнсдөнгүүдийн игнэнд аваачаад хоол өгөх гээд ижилхэн одоо бясалгал хийлгэх гээд ижилхэн тоо бодуулах гэж юм уу те ижилхэн одоо сэтгүүлэх гээд байх юм бол бид нэг нэгээ ачиж байгаа болохгүй тэгж хизээч болохгүй байна. Тэгхийн бол бидний дундаас төрөх суутангууд нь нөгөө сод ухаантангууд нь нөгөө манлайлагч нар гарчиж чадахгүй замдаа одоо ингээд маш их нөгөө нэг хонтно гэж ярихгүй те тэрийг бид нар гимтээчж байгаа байхгүй траумад оруулчихж байгаа. Тэр сайхан одоо цэцгсийг бид нар ургуулж чадахгүй тэнд нь хүлчээд байгаа. Бид нар хөрш шорон болж байгаа хүн төрлөختөн өөрсдөө тэдрийг ургуулж чадахгүй тэдрийг илжрүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдлыг одоо хэдүүлээ ингээд энэ бас ингээд хүн аав ээжүүд ялангуяа аав ээжүүдийн хариуцлага энэ дээр маш чухал. Өөрсдийнхөө хүүхдийн онцлогуудыг сайн мэддэг байх хэрэгтэй.
Хүүхэд чинь шал өөр зүйл сэтгэх гэж, шал өөр зүйл бүтээх гэж, шал өөр ертөнцөөс ирчээд байхад нь яг өөрсдийнхээ ингээ одоо юу гэдгийг өөрсдөө хэтэрхий ухаантай гэж бодцоод хүүхдийнхээ ярьсан, хүссэн, мөрөөдсөн, тэмүүлсэн, сонирхсон тэр бүгдийг хаагаад үгүй чи англи хэлсэн, үгүй чи топ бод. Ингээд энэ хүүхдийг халаад байгаа. Тийм учраас энэ жоохон хүүхдүүд маш их олон хүүхдүүд нөгөө нэг сэтгэлийн тэм хүчтэй травмд орчоод сэтгцийн өөрчлөлтөнд орчоод энэ нийгэмд амьдрах хөлөө олохгүй байна. Туслах дэмжих хэвээр аав ээжүүд нь олж харж танд дэмжиж чадахгүй байна. Багш нар нь бол мэдээж бас анхаарах нэг нь анхаарч байгаа. Гэхдээ дийлэнх нь мэдээж анхаарахгүй л байгаа ба. Гэт бид нар энэ сайхан сүнснүүдийг агуу их генийн сүнснүүдийг агуу их одоо чадвартай сүнснүүдийг бид нар замдаа ингээд үрээд гээгээд гიშгэлээд байна. Тийм учраас олон хүүхдүүд өнөөдөр одоо манай дээр дагуулаад ирж байна. Бидний үгийг сонсохгүй байна. Үгэнд орохгүй байна. Тэгээ та яг ямар үг хэлж байгаа юм гэхээр хэлж байгаа үг нөгөө өлег болсон. Өөртөө зориулаад өөрт нь хэрэгтэй шах үгийг хүүхдтэй хэлнэ гэдэг. Нөгөө хүүхд нь шал өөр сүнстэй, шал өөр мишн буюу эрхэм зорилготой ирж байна. Вижн гэдэг алсын хараан тэд нар шал өөр байна. Сүнсний ген дэндүү өндөр хэмжээстэйс байна. Биднийг хараад ингээд зочирдож чинь тэд нар. Бидний үг үйлдэл болохгүй бүхнийг хараад, бурангуй бүхнийг хараад, хаалттай, чоожтой, хүлээстэй баригдмал байгаа тэр зүйлийг хараад шоконд ороод байна. Бид нар тэгж нэг үр хөвгтөд алмааргүй байна. Тэгээ энэ дээр бас эцэг эхчүүд анхаараач гэдэг утгаас сүнсний ген гэдэг энэ богинохон ярилцлагыг хийж байна. Яг манай тэр нэг сүнсний өгөгдөл тодруулна гэж уншдаг. Тэр ч бас хангалтгүй яг үүндээ. Тэр бас хангалтгүй дөнгөжл нэг дөхүүлж байгаа. Хүүхд чинь нэмээ өрмөгц шүү. Хүүхд чинь хөгжимчин болох гэж ирсэн шүү. Хүүхд чинь квант физикчин болох гэж ирсэн шүү. Хүүхд чинь гүн ухаантан болох гэж ирсэн шүү. Хүүхд чинь одоо ийм ариун одоо зан үйлийг гэдэг юм хайр инэрлийг түгээх гэж ирсэн одоо тийм бурханлаг тийм бурхны одоо элч бэн шүү, төлөөлөгч бэн шүү л гэж хэлж байгаа. Гээд жухам эцэг ихэн цаашаа хэр хөтлөөд аваа явж байгааг бид нар үндэ мэдэхгүй байна. Тэгэхээр тэр тал дээр жоо анхаарья манай эцэг эхчүүдээ гэдэг утгаараа энийг та бүхэнд хүргэх гэж ярьж байна. Тэгээд удахгүй бид нараас яавал ингээ төмөнд хүргээ хүртээлтэй байх уу? Яавал хүмүүс өөрсдийнхөө одоо хүүхдүүдийн сүнсийг нэр эн чинь миний өвчин содон сүнстэн юм байна. Нэр нь миний өвчин оддын сүнстэн юм байна. Нэр нь миний өвчин одоо юу гэдэг галан сүнстэн юм байна. Эсвэл цацраган сүнстэн юм байна. Энийгээ ингээ ялгачаад тэрэндээ тохируулсан одоо галбат сүнстэй хүүхдэд чинь ямар одоо тэд нар хүсэл сонирхолтой тухайн цагуудын юуг хийж дэлхийд хүндрэлтэнд юугаараа одоо нэг дуурсагж алдаршиж үлдсэн. Тэр соёл иргэншил бүхэн хүндрэлтнийг одоо мунхаг мал руугаа буцаад болчихгүй тул буцаад хэмжээс доошлоод ингээд араатан шиг гэдэг юм уу одоо тийм бидний яриагаар ш араатна гэтэл зарим араатан биднээс илүү тийм болчихгүй яаж ингээд дороотуулчихгүй байх вэ гэдэг зорилгодоор дандаа ингээд ахиулж ингэж оршиж исэн гэдэг утгаараа хүүхдийнхээ сүнсийг тухайчууд бол одоо нүбичүүдийн удмын сүнс байна гэж таньчих юм бол энэ нүбичүүд гэдэг одоо соёл иргэншил их дэлхийд амьдарч байхдаа юуг бүтээсэн ямар чадвартай ямар талдын мэлмитийн гэд ингээд ярихлаараа одоо мэдээд авчхаараа хүүхдийнхаа тэр далд чадварыг зөв хүчихэд нь өөртөө туслаад хөтлөө явж чадахгүй ч гэсэн суурийн одоо нөхцөлийг бүрдүүлээд саад хориг болохгүй байх нь хамгийн чухал болчиход байгаа. Одоо тэгээд саран сүнстэй хүүхдүүд орж ирж байгаа. Маш их саран сүнстэй хүүхдүүд. Тэгэхдээ тэднийг одоо нэг тэд нар чинь саран сүнстэй хүүхдүүд маш их зөгнөлт одоо зөгнөлт кинонд дуртай, өөртөө маш их зөнтэй, зүудтэй, маш их тийм зөнчнөр байгаа байхгүй. Тэгтэл тэрийг одоо ингээл зөнсөн юм ярихт нь бид нар яаж зөнгийн харин зөв тайлалцах уу? Яаж энэ зөнгийн өндөр чадварын зөнч байх? Тэр өндөр чадварыг нь яаж хаахгүй байх уу гэдэг дээр анхаарах болохоос худлаа ярьлаа ингээд тэнэгтээд идэв энэ бүрэн маанаг болчлоо гэдэг ингээд одоо шархатаар дагуулжгүйгээд энэ төр байх нь хэр зохимжтой. Гэт ингээд явна л да хүмүүсээ. Тэгэхээр хэдүүлээ нэг бас нэг тэр тал дээр жоохон анхаарчвал зүгээр байна л гэж хэлэх гэсэн. Мэргэжил сонголт, ажил төрөл, амьдрал хавтар нь бүр нэгт холбоотой болчихж байна. Тийм одоо тэгээд тийм хүмүүсийн мэргэжлийг хүртэл хүүхд угаасаа нэг сүнсэн тийм юм чинь за одоо төргийн үеийн сүнсгээ бай гэж бодъё л да. Тэд нар ч өнгөц сүнстэнгээр орж ирж байгаа байхгүй. Гэтэл төргийн үеийн сүнстэй хүмүүсийг ямар байх хэвтэй. Тэгэхээр төрг гэдэг улсын соёл иргэншлийн хөх төргийн ч юм уу тэр улсын соёл иргэншлийн үед хийж бүтээж байсан тэр зүйлээр нь
үлдээс нь домгоор нь гавьяагаар нь одоо эрдэм мэдлэгээр нь тэр хүүхд цаашаа хөглөгдөж явах байхгүй. Хүссэн хүсээгүй. За гихмэжлийн ингээд маш олон төрлийн сүнстэнгүүд байна. Содон сүнстэнгээл байж байна. Маш өөрмөг содон сүнстэй хүүхд. Скрипчүүдийн утны сүнс. Илүү тэд нар математик, хим, алхим, гүн ухаан, огторгой эрдэм сонирхол болно. Тэгэхээр иймэрхүү байдлаар хүүхдээ нэг бас ажиглаж бас чаддаг мэддэг хүмүүстэй дагуулж очиж зүг чигийг зөв авахгүйж аль болохоор хүүхдийг хайрцаглахгүй, хориглохгүй, хүүхдийг өөрийнхөө үгийг тулган шаардаж хүлээлгэхгүй мөн хэтэрхий одоо нэг би эцэг их нэмж энэ хүүхдийг би төрүүлсэн энийг би яахаа мэдэж ин гэдэг тийм мунхаг гэдэг юм уу муухар бодлогоор хандахгүйгээр тэр сайхан ертөнцөөр устдаад гаргаад ирэх юм бол хөх Монголд мөн ч хэрэгтэй байна, тэмдэрлэгтэнд маань ч хэрэгтэй байна гэдэг яриасан. За асуулт нь тавьбал хариулна шүү. Асуулт асуувал хариулна. Штэй юм мейкап гэж харав. За асуулт байвал хариулчихна. Тэгээд манайхаар хүүхдээ уншуулж байсан хүмүүс бот мэдэх баг. Гэхдээ бид нар уншлагынхаа юу бас нэг жоохон яг нэг хүүхдэд бол хэрэгтэй тэр өгдлөөр нь явжлаа. Гэхдээ илүү хэдүүлээ ийм хүчрэх гэдэг юм уу содон ген өрмөц гений чадруудыг онтуулахгүй байх зорилготой байна. Тэгсээ тэргүй хүн гинекуляр гэдэг том бүүн байдаг шүү дээ. Тэр генийн чадруудыг дархлаад одоо хадгалж үлдээсэн байдаг. Хоёр тийм бүүн байдаг. Энэ харааны тархины харалдаа байдаг. Харах мэдтэй хамаатай. Тэр гинекуляр гэдэг бөөмөн дээр хүссэн хүсээгүй бүх генийн чадамжууд бичээстэй байдаг жишээлбэл. Гэхдээ тэрийг хамаагүй оролт гэсэнгүй. Хамаагүй оролдож байгаад гинтэй гэж хэлсэнгүй. Зүгээр тийм боломжууд байдаг юм аа. Тэгээд бидний дунд яг үүндээ ихэл сүнсний 4-өөс 15 дугаар хэмжээстийн одоо янз янзын сүнслүүд иргэн төрж байгаа. Гэхдээ мэдээж шууд 15 дугаар хэмжээстийн буугаад төрлөө гэж бодоход бид нар тэрийг галзууруулж штэ. Тэгэхээр хүүхдийг илгээж байгаа сүнсний эцэг өвгдүүд болохоор багаар бидний хүлээж авч хэмжээгээр ингэж өсгсөөр байгаа төчрөх хэмээр нь гаргаж ирнэ. Дээд хэмжээст нь тэмлэх сутгаа хэлээ. Тэгэхээр хэдүүлээ нэг 3 дугаар хэмжээс 4 дугаар хэмжээс 5 дугаар хэмжээс рүү орох гэж байна гэж одоо алийн болон хэдэн 10 жил ярьлаа шүү дээ энийг. Одоо энэ яриагаа одоо бас ингээд дараагийн түвш рүү гаргаж ирэх хэрэгтэй байна. Эцэг эхчүүд бид нар. За тийм байна да. За нэг юм лайв хийж утсан. Тэр лайв хийлээ. Манай төв дээр л ирнэ л дээ. Уншлагын хувьд. Гэтэ ойр бид нар хүүхдээ уншлага авч амжихгүй байгаа, үүдэл тодруулж амжихгүй байгаа. Зүгээр та хэд маань эцэг эхчүүд маань нэг ийм байгаа шүү гэдэг дээр анхаараач л гэж хэлээд жаахан тархиныхаа төвжийг нээгээч. Энэ өрмөгц хүүхдүүд маш олноороо ирж байгаа. Зүгээр эн чинь ингээд хүн төрөлхтний хідэн хувийг чинь би сэлэх гээд ирж байгаа. Тэгэхээр нүг замд нь ингээд хүүхдүүдээ одоо ингээд сүүлийн үед маш их нэг сонсогдож байна. Цэл залуухан хүүхдүүд ямар их амиа хорлж эсвэл ямар их зурдаар насварж байна. Ингээд зүрх шимширмээр сонсогдож байна. Тэгмээргүй байна. Эцэг эхчүүд буруутай тэнд. Нийхэм буруутай гэж үзнэ. Гэтэ нийхэм гэхээс илүү эцэг эх өөрөө буруутай. Тэр эцэг эхийг сонгож тэр агуу сүмсийг явуулж шин. Сүнсний 13 дугаар хэмжээс 15 дугаар хэмжээсийн хүүхдүүдийг сүнсний 11 дугаар хэмжээсийн хүүхдүүдийг ингээд илгээчих чахт нь авчид 3 дугаар хэмжээсийн эцэг эхийн сэтгэлгээ авчид 3 дугаар хэмжээс рүү боогоод тахлаар яах юм болохгүй шүү дээ. Хүүхд тасан зогсож чадахгүй хүүхд ингээд зөрчилдөө сүлдээ ингээд хинч өөрийг нь ойлгохгүй хамгийн дотн аав ээж нь өөрийг нь ойлгохгүй ах эгч нь өөрийг нь ойлгохгүй болохоор хэн ойлгох вэ? Тэр хүүхд ганцаардна, төгжигдэн, тэр хүүхд арга мухартна, тэр хүүхд энэ амьдралаас уйдна, зүхтна. Яг үндэ л хэрэг. Тэр тэгж болохгүй байхгүй. За хүннүү хүүхдийн сүнс иргэд төржил байна. Заавал нөгөө нэг хүмүүс нэг ингэж ойлгоод байгаа. Хэдэн онгод тэнгэртэй хүмүүс буучаал эсвэл хэдэн лам хураг хүмүүс төрчөөл нийгмийг сайхан болгочихно. Үгүй бидний дунд энэ сүнсүүд өөрсдөө төрөөд өөрсдөө юу хийхээ мэдээд өөрсдөө ирлээд ингээд таниулаад гараад ирж байгаа. Тэр шиг хэн нэгэн хүний хүүхд тэн дэлхийн авраг болж чадчих байгаа. Таны хүүхд ч гэсэн өөрийнхөө авьяас бэлгээр өөрийнхөө илэрхийлээд энэ хүндрэлтний дунд бас нэг одоо гэрэл гэгээ болоод гараад ирэх хүчтэй байхгүй.
Тэгэхээр бүгдээрээ тэр нэг хавтгаарсан сэтгэлгээнээс салчуулах зүгээр байгаа. Тэдний бүх тийм сурж чи тийм суу биш байхгүй юу? Биш байна хүмүүсээ. Биш гэдгийг л хэлэх гэсэн. За генерашны ялгаа тэгвэл бас их байгааг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. тийм. Тэгэл манай үед тэгж яхад танаа үед яагаад тэгдэг юм? Бид нар тийм байхад танаа яагаад тэгдэг юм гэхэл асуудал их байдаг шүү. Тэр бол бүр аюу яах одоо бидний нэг тийм хандлага байна. Тэг бүх одоо нөө за юу ч гэдэг юм те. Бүх юмыг өөрөөрөө хэмжичдэг. Тэр хүн над шиг байх хэвээр, энэ хүн над шиг байх хэвээр гэдэг. Тэр шиг хүүхдүүд тийм биш чи цаг цагаараа байдгүй, цахилдаг хөнгөрөө байдгүй бүх юм өөрчлөгдөж байна. Тэгэхээр нөө нэг сайхан имийн дурсаж бас боллоо. Тийм үү? Бидний үед тийм сайхан үе байлаа. Гэдэг нь өнөөдрийн энэ төрсөн цэцэг цэвэршүү хүмүүсийг яг өөрсгөө байлгах гэсэн үг байхгүй. Эсвэл 30 40 жилийн өмнөх 50 жил 60 жилийн өмнөх шиг байлгах зохихгүй байхгүй. Тэр үед чинь харьцангуй нөө бэлэгдэнцийн хаалттай харьцангуй сэрэлт гэдэг зүйл яригдаагүй байсан. Арай нэг одоо сүнсний хэмжээ ёстой нийтээрээ маасаараа 3-ын байсан шүү дээ. Одоо шал өөр болчиход байгаа байхгүй. Тэгээд нөө сүнснийхаа хэмжээстэй бас зөв тодорхойлмоор байна. Зүгээр одоо юу гэдэг сайхан хөг аялгуу сонсоод ингээл сайхан юм мөрөөдөө сууж хараа сүнсний хэмжээс тагтдаг гэвэл тийм биш шүү дээ. Аас арай дэндүү өрөөсгөл болчихж байгаа байхгүй. Бас тийм биш. Сүүлийн хүүхдүүд яалтчгүй өөр байгааг баг хүн болгон л анзаарсан л. Тийм. Миний хүүхдийн төлөвсөн ч гэмээр юм шиг. Зарим нь л нэлийн тийм үеих одоо тэгвэл насандаа баймгүй төлөвшлөг 15 6 та хүүхдүүд авчихсан байна. Жаахан хүүхдүүд нэг юм их хурдан сурж яана л гэж ярьж байна. Биний сургааг юм сураад. Үгүй тэд нар чинь дэндүү гоц юм чинь. Дэндүү өндөр тархины чадвартай. Ген нь дэндүү хүчрхэг юм чинь. Бидний хэрэгжилж байгаа бидний арай гэж сурсан зүйл тэдний хувьд зүгээр л гар хурууны зүрээр нь зүйл байгаа байхгүй да. Тэгэхээр тэр чадварыг нь яавал ингэхүү гэдэг одоо юу гэдгийг яаж одоо энэ онцлогийг анзаарч ажиглаж зөвшөлдсөж бас нэг тэрийн цаашаа хөглөх нь зүйтэй гэдэг тэрээд бас сэтэл гэдэг зүйлдээ л өөртөө аваад тэн дээр анхаарал тавиал явчих нь илүү зохимжтой байгаа. Үнэхээр өөр байгаа нь үнэ. Өөр байгааг бүгднийг одоо бид нар яг ижлэхэн болгож байгаа шүү дээ. Одоо ингээл хувийн сургууль гэхэд л юу гэдэг юм. За тэр нэг тийм онцлог ингээ хувийн сургуулиуд дотор бүр гоцгоорчсон сургалтууд байхгүй л байгаа шүү дээ. Бүгднийг аваачаад яг л нөгөө нэг ижил арга барил, яг л нэг ижил одоо ахуй нөхцөл, яг л нэг ижил үг хэллэгэн дор бас гэдэг шүүмжилж байгаа ч биш л дээ. Одоо тэр бас нэг давуу талтай гэхдээ тэн дотор ч онцлог хүүхдүүд байгаа шүү л гэж хэлэх гэсэн тийм. Тэн дотор ч онцлог хүүхдүүд байгаа шүү. Одоо ингээд харахаар 10 өсвөр насны хүүхдүүдийн аав ээжүүд нь ихэвчлэн 80 за тэгээ 90 оны ихэнх эсвэл 70 оны сүүлчээр байгаа шүү. Тэгэхээр цаг гаргахын хувьд хүүхдтэйг нь бол цаг гаргадаггүй маш завгүй. Эцэг эхчүүд мань өөрсдөө бас давхар сүнсний энэ генийг өөрсдөө бас мэдэх шаардлагатай. Яг юм бүгд л нөө матрицанд орсон яг энэ өөрсдийнхөө сүнсний төлөв бүргийн гээчгсэн ген одоо юу гэдэг нь тэрийг гээчгсэн болохоор буруу замаар буруу зам гэхээсээ илүү яг зөв явах ёстой замаасаа ингээд гажуудсан замаар авчиж буцаад нөх хүүхдтэйгээ хүмүүжил болгох тэр нөх хүүхдийн хүсэл зорилгыг нь ойлгох гэдэг юм ингээд юм тасалдгүй юм эргүүлэхэд орсон юм шиг. Тэгэхээр эцэг эхчүүд манаас том хүмүүс ч гэсэн тэр сүнсний ген гэж байгаа шүү дээ тий. Бага том хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээр байж л. Тэгээ нөгөө сүнс сэрнэ гэдэг нөгөө олон чадваруудаа унтуулчаад яг гэмтээчээд тэрийг унтуулна гэж ярьж байгаа тий. Тэрийг буцаачлан гаргаж ирэх гээд оролдоод байгаа. Тэрэндээ бас хүүхдүүдтэй бас адилхан тэгээ сэтгэгээд байгаа. Тэгэхээр бас нэг эцэг эхчүүдээс маш их зүйл хамаарч байгаа шүү эцэг эхчүүдээс. Тэгээ ер нь манай дээр ингээд эцэг хүүхдүүдэд дагуулад ирж байгаа эцэг эхчүүдийн ихэнх нь хүүхдээ л буруудах юм дөө. Энэ миний юу сонсохгүй байна. Энэ юм ойлгохгүй байна. Энэ тэгээд энэ тийм биш шүү л гэж бас хэлэх хэрэгтэй л болчиход байгаа юм л да. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар өөртөө бас өөр байё. Одоо тэгэл манай ингээл ганц нодлуурчны явж исэн ганц сургалтанд явж исэн хүүхдүүд ингээ өөрчлөгдөөл явахлаар маш гоё болж ирсэн. Буцаад дараа нь ах гэртээ очиод дараа нь тодорхой хугацаанд дараа өөрчлөгдөж одоо юу гэдэг бас ингээд унтцдаг гэж хэлээ да. Тэ урам нь хуурчдаг. Тэр бол эцэгээс нь цэвэр хамаарж байгаа шүү дээ. Ганц жишээг сандгийн нэг хөргөн болоод гэртээ очиод ээжтэй хайртай шүү энэ гэж хэлээл.
бид нар чи энд бас нэг өөр юм зааж өгч явуулж байгаа шүү дээ аль болохоор сэргээгээд. Тэгсэн чинь очиод нөгөө яг бах байдгаараа хүүхд өөрчлөгдөв тэгвэл эцэг дагж өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Хаана байгаа учраас. Хүүхд нь гоё хөөрхөн болоод тахад хүүхдтэй бүх буруу өгчөөд би туйлын зүг байсан миний хүүхд буруу байсан. Тэгээ одоо өнөөдөр ирээд надад ингээ ээж дээрээ тайртай шүү гэл ингээ хөөрхөн ингээ ээжгээ хайрлаад эхэллээ гэтэл маргааш нь дахиад урмыг хангалтчих байгаа байхгүй. Хандлага хүү эцэг өөртөө хандлага гэдэг юм уу. Өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Хандлага гэхээс илүү сэтгэлгээгээ дааж хандлага явагдаж байгаа шүү дээ. Ямар сэтгэлгээтэй ямар одоо сэтгэхүйн чадвартай байна. Тэндээсээ хамаарат хүний хандлага гэдэг зүйл бий болчихж байгаа учраас. Тэгэхээр сэтгэлгээгээ л өөрчлөх хэрэгтэй л болчихж байгаа л да. Тэгээ сэтгэлгээгээ өөрчилж байгаа арга барилууд бас яг тийм оновчтой нь бас цөөхнөл гэж хэлмээр санагдаад байгаа юм л да. Яг сэтгэлгээгээ өөрчлөх гэхээр одоо бас юм буруу юм ярьж байгаа. Нийтийн хамарсан шүүмжил ярмаар гэн тий. За ямар ч сэтгэлгээгээ өөрчлөх гэж байгаа өөрчлөлт. Сэтгэлгээгээ өөрчлөхийн тулд шин саргаг байл та. Цаг хугацаатайгаа хөл нийлээд болох л та. Тийм үү? Шин зүйлүүдийг олж харж уншиж мэдрэлтэй, үзэлтэй тий туулал та. Нэг газар очиод 10 жил, нэг газар очиод 5 жил яг бах байдаг юмаа үзээд бах байдаг юмаа сонсоод ингээд өөрийгөө өөрөө авчиад унтуулад байж болохгүй шүү дээ. Гэж байна. Skymed. Тэг. За тийм асуулт байгаагүй шүү бол тийм одоо энэ зэгийн онцлогсон сургастай хөгжим өрөг бариад энэ аяг бол хөгжим аястай хөгж ирсэн байна шүү дээ. Хөгжим өөрөө дэндүү агуулда. Хөгжим өөрөө хүний дотоод ертөнцийн дотоод сэтгэлийг ингээл маш хүчтэй нээж өгдөг л дээ. Гэхдээ нэг хүүхд толгон тийм биш те. Хүүхдээ нэг зөв онцлуулаад бид нар ямар ч байсан ингээд зөв гарцыг бол тавиад өгдөг байхгүй. Оншиллаа 7 сүнсийн 7-ын онцлол энэ одоо тийм сүнс байна. Энэ ийм сүнс байна. Аавын талаас ирсэн сүнс нь одоо юу гэдгийг жишээлбэл за содон сүнс байна. Ээжийн талаас бол индиго юм байна. Өөрх нь өмнө төрлийн сүнс бол одоо юу гэдгийг те болор юм байна ч гэдэг. Ингээд ерөнхийдөө ингээд тэгээ өвлийн сүнс буюу тэр сүнс нь за тэр сүнс нь гэж оншилчаад тэгэнгүүтээ хүссэн хүсээгүй дээрээс нь дахиад наран сараа хэрэгсэнд оншилчаад тэн дотроос нь ямар мэрэгжил эзэмшүүл зохимжтой ямар хэлний чадвартай байсан урд нь хаана амьдарч исэн тэрнийгээ дагаад хүний нэг хэлний авьяас нь гарч иж байгаа. Урд нь чи Египтэд амьдарч исэн бол энэ цаг чи Египт хэл сурах хүсэлтэй л байх байхгүй. Амархан сурах чамд авьяас ген байж л байгаа. Тэгээд дээрэс нь одоо Египтийн сүнстэй хүүхэд байлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүн хүссэн хүсээгүй Египтийн бүтээн байгуулалтаар Египтийн тэр түүх соёлоор Египтийн уран бүтээл зохиолоорч гэдэг юм уу те хөглөгдөж өөрийгөө нээж чадна байхгүй өөрөөрөө гарч чадах байхгүй жишээлбэл. Тэгэхээр бид нар тэн дээр нь илүү анхаарах. Тэрийг нь жоохон чиглүүлээд өгчөж байгаа. Тэгэл ээж аав нь тэрийг харин тосч аваад яг тэргээр нь хүүхдээ одоо юу яагаад нөхцөлийг нь айтаа тогтоод нөхцөлийг нь бүрдүүлээд сонирхлыг нь одоо өдөөгөөд гэдэг юм хаачихгүй шиг байвал тэгэл хүүхд өөрөө нэгдэд гараад ирнэ. Өөрөө л яваад. Тэгэл маш олон төрлийн сүнс байгаа гэдгийг бодоод битгий хүүхдээ яг нэгэнтээ нэжлэхэн болгох гэж зориорой. Тэгж өөрөө хүүхдүүдэд алж байгаа шүү дээ. За нэг ийм юу гарах юм. Тэгээ удахгүй тест гаргаад хүмүүс арай хялбар аргаар эцэг эхчүүд ч вэ хүүхдүүд ч өөрөө арай хялбар аргаар нэг онцлогч гэдэг юм уу ядаж тийм боломж гаргая гэж бодоод байгаа. Дээрэс нь ядаж нэг ийм содон зүйл болоод байгаа юм шүү. За одоо би сүн айн сүнстэн гэж байгаа. Монголчуудын сүнс гэдэг. Монгол өвөг дээдсүүдийн сүнсийг ярьж байгаа. Монголчуудын сүнс буюу удган сүнсүүд, зайран сүнсүүд хүссэн хүсээгүй төрж байгаа. Заавал нөх хэд цэнгэрэг дэлдэж биш. Өөрхөн сүнс нь тийм өндөр чадвартайгаар бууж ирж байгаа сүнсүүд бас байж лээ. Аянгийн сүнсүүд, харангийн сүнсүүд гэж байж лээ. Хөнөө өвгдийн сүнсүүд, элч сүнсдэнгүүд байж лээ. Элчнэр гэдэг тухайн шашныг үндэслэн үүсгэн байгуулсан. Одоо энэ цагийн гажуудалд орохоос нь анхдагч төлөвөр анхны язгуур цэвэр ариун шинжээр нь гарч ирсэн. Тэр сүнсдэнгүүдийг элч сүнсдэнгүүд гэж нэрлэдэг байгаа. Содон сүнсдэгүүд за энэ содон үйл хэрэгтэйгээр гоцын үйл хэрэгтэйгээр орж ирж байгаа сүнсдэнгүүд скипчүүдээс орж ирж л байна. Атлантчуудаас орж ирж байгаа. Одоо ингээд Акадийн тий сүнс паспорт нь бас юм боловсролын хөтөлбөр сүнсний онцлогоо таниад онцлогийг одоо хөвлөөл явчих. Одоо тэр юмыг харьцангуй тал бүрийн тэр нэг юмуд их бий болж байгаа шүү дээ.
одоо дугуйлан, секс, дамжаа юу ч гэдэг тийм. Месопотами үеийн соёл иргэншлийн сүнс иргэн төржил байна. Минойчуудын бурхтын сүнс иргэн төржил байна. Нубичүүдийн удмын сүнсүүд төржил байна. Домгийнхан, Ассирийнхэн төрж байна. Ацтекийнхэн төрж байна. Хетийн соёл иргэншлийнхэн төржил байна. Вавилончууд төржил байна. Шумерүүд төржил байна. Грекүүд төржил. Гэх мэтлийн ингээд явж байхад бид нар зөвхөн өнөөдөр хайрцаглагдчихаал. Тэ? Нэг жижигхэн юм дотроо ингээд байх нь дэндүү хайран байна. Бид нар ирээдүйгөө тэгж одоо бүр ихээр ирээдүйн одоо хүүхдэд хохирол учруулахаас өмнө өөртөө бас захиж сэхэрл авъя гээд энэ лайв хийж байгаа шүү. За. Хэл ягаан сүнстэй хүүхдийн онцлог юу вэ? Индиго сүнсийг хэлж байгаа үстэй тийм. Индиго сүнс. Индигочуудын индиго сүнстэнгүүд чи угаасаа юу байгаа штэ. Хачиж. Гэтэ одоо мэдээж энэ лаяар бүгдийг хэлнэ гэж амжихгүй штэ. Дэндүү том сэдв учраас. Би оншилгоо тестүүд. Тийм. Индиго сүнсүүд тийм чадвартайг харьцангуй индиго ч аягүй түгээмэл байд юм уу? Бид нар индиго солонгон энэ шиг харьцангуй түгээмэл байдаг. Энэ харьцангуй түгээмэл сүнс бол харьцангуй гайгүй. Түгээмэл биш сүнстэнгүүд гарч иж байгаа. Гэлбаат сүнстэнгүүдийг яах юм? Жишээлбэл квант сүнстэнгүүд яах юм? Тэ? Цацрагын сүнстэнгүүд эдгэр чинь илүү материалын түгээмэл биш байхгүй. Тэгэхээр ийм сүнстэнгүүдээр илүү анхаарч тэднийг чиглүүлэх нь илүү одоо огт нүүн мэдгүй хүмүүсээ тэр нь илүү одоо нэн хэрэгцээтэй. Тэгэхээр индиго бол түгээмэл цаан чи зөндөөнөр өгсөн байж байгаа. Индигонууд чинь одоо төрөөд индиго сүнстэнгүүд төрөөд удаж байгаа шүү дээ. 60-70 оноос эхлээд төрөөд эхэлсэн. Харьцангуй хүмүүсийн шинж тэмдгүүд нь индиго сүнстэнгүүдэд таньдаг болчихсон, хөвлөөд явдаг болчихсон. Тийм байгаа. Индигочууд харьцангуй одоо энэ бидний нийтийн донд юу яагаад байгаа манлайлаад байгаа сүнстэнгүүд чинь байж байгаа шүү дээ хаа. Тийм Египтийн үнд амьдарч байсан хөтөн бурхтын сүнс. За, Египтийн сүнс үү? Тэгэхээр Египт түрүүн ярьсан индиго сүнсүүдийг яаж хөгжүүлэх вэ гэх. Гэтэ нэг бас жоо англичин дотроо. Индигочин дотроо бас хэмжээстүүд нь өөр байгаа. Египтийн үед амьдарч байсан хүний сүнс үү? Амьтны сүнс үү? Бурхтын сүнс үү? Эсвэл одоо гигантны сүнс үү? Гэдгээс амраад хэмжээст нь жоохон өөр. Гэхдээ л тэрхүү тийм сүнстэнгүүд бүссэн хүсээгүй Египтийн соёл иргэншил, Египтийн уран бүтээлээр амьсгална. Тэгжээж өөрийгөө хөвлөж гаргаж ирнэ. Тэгх зорилгоор тэднийг төрүүлсэн. За тийм байна. За тэгэл лайв өндөрлөчихөө. Тэгээ асуух төлөөр бас сайн бичээд өгөөрэй. Хэдэн ч нас байж болно. Бид нар 3-4 наснаас нь 2-3 наснаас нь эхлээд уншиж байгаа. Тэгээд хамгийн гол онцлог нь нэг өөр. Онцлог зорилгоор энийг хийгээгүй шүү. Эхлээд тархиныхаа сэтгэлгээг цоожиг эвдэрээ гэж тавханд хийж байгаа. Бид нар нэг онцлог завгүй байгаа. Тэгээс очроо зөндөө байна. Гэтэ яг зүгээр очроо аваад цагаа аваад бүртгүүлээ байж болно. Үлэмж нараа 94 77 79 88 гэсэн уцтанд суугаад болж болно. Гэтэ очрох байдаг юм аа. Тэгээд тэр болгоныг үзэх зав байхгүй учраас тест гаргах бодолтой байгаа. Тэр тестээр харин өөрсдөө хэлбэрхэн онцлох боломж байгаа шүү. Тэгээд эхний удаад хүүхдүүдээ олон түүхүүд хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн түүхүүдийг үзүүл. Классик яг тийм гоо сайхны бүтээлүүдийг харуул нүдийн нээ. Энд жоо хамттай гоё хувцас авч чухал биш. Янз янзын үлгэр домог уншуул сонирхуул. Янз янзын соёл иргэншлийн хүн төрөлхтний түүхийн үлгийнүүдийн түүхийг уншуул сур. Тэндээс хүүхд өөрийгөө илэрхийлээд гаргаад ирнэ. Илэрхийлээд гаргаад. Тэгээд хамгийн эхлээд сэтгэлгээгээ эвдээ. Бид ухаан тонгууд биш. Хүн төрөлхтөө энэ цагт л их ухаантай амьдарч байгаа биш. Энийг биш гэж хүлээн зөвшөөрч. Тэгхийн бол өмнөх өвгдөөс өмнөх эртний соёл иргэншнийг агуу сайхныг хүлээн зөвшөөрөхөд энгийн болно. За тийм байна. За баярлалаа анхаарал тавьсан.